2012 оны сонгуулиар Монгол Ардын хувьсгалт намтаа эвсгээр зэхэж байсан ч яг сонгуул болохын өмнөхөн энх хоёртаа муудаж намаа эвслээс гаргаж байлаа. Ардчилсан нам энэ оны сонгуульд намтаа нэвсэх урилга өгөөгүй гэж зарим их сурвалж үзэж байгаа. Гэхдээ ганцаар байхаас эвсэлд байх нь хэрэгтэй гэдгийг сайн ойлгодог бүгд найрамдах нам энэ жил сонгуульд орох бол хинтээ эвсэх бол. Миний Монголд удаан жилийн түүхтэй бүгд найрамдах нам улс оронд болж байгаа үйл явдлыг хэрхэн харж байна вэ? Бид өнөөдрийн асуултанд хариулт авахаар бүгд найрамдах намын дарга Базар сайдын жаргал сайхныг урьж оролцуулаад байна. За танд энэ өдөр мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе бас телевиз үзэгч чинь ч гэсэн. За бид хоёрын яриа хэдхэн хоногийн өмнө бас ерөнхий сайд асан Алтан хуйг нэг мэдээлэл хийсэн шүү дээ, тийм ээ. За энэ мэдээллээс эхлэе гэж бодож байна. Тухайн үед бас мэдээлэл хийхдээ тоглоомын улсын их хурал байгуулагдана гэд яриад байсан ерөнхий сайд. За энэ яг юу шарж ийн та бас тийм ээ. Тэгэхээр бас тийм хариуцлагагүй байж болохгүй л да. Ер нь бол ард түмэн бол улс төрчдөө сонгох эрх үүргийг үндсэн хуулиар 4 жилд нэг удаа олж авсан байгаа шүү дээ. Энэ чинь л нөгөө бид нэр арчил гэдэг юм чинь үндсэн суурь. Тийм учраас тэрийг тоглоом болгож болохгүй. Ерөнхийдөө бол эдийн засаг бол их хүнд байгаа Монгол улс. Цаашдаа ч хүндрэх одоо тийм магадлал өндөр байгаа. Энэ гол шалтгаан бол дэлхийн зах зээл дээр ерөөсөө эрдэс баялагын үн бол одоо бараг үнгүүттэй адилхан болчиход байна шүү дээ. Бид битгий л одоо Оросын холбооны улс саяхан л одоо бараг Оросын рубль гэдэг мөнгө бол дэлхийн мөнгө болгоно гэдэг гүгээ явьжсэн улс шүү дээ. Тэгтэл тэр рубль маань өнөөдөр долларын ханштай харьцуулах нь бол 3 дахин унчаад байж байгаа. За манайх бол харьцангуй одоо 20-30% унсан доллартай харьцуулах юм бол энэний гол шалтгаан бол ерөөсөө дэлхийн зах зээл дээр газ нефтийн үн унсан. Энийг дагаад Оросд одоо маш том хямрал ирж явна. Хүн амын орлого бол тэнд бол одоо 4 дахин унчаад байна шүү дээ. За манай хувьд бол хүн амын орлого бол одоо бараг 2 дахин унах хандлагатай байгаа. За энэ хандлага бол нэлээ үргэлжлэх байхаа гэж би харж байгаа улс төрчийн хувьд бол энийг бол одоо зөвхөн улс төрчтэй бас холбоод тайлбарлах гэдэг тайлбарлах нь буруу болов гэж бодож байна. Зүгээр манай улс төрчтэй хариуцлагын тухай ярьж байгаа бол ер нь бол ялангуяа мөнгийг бол их үр гамгүй үрдэг асуудал бол одоо Монгол улсад бол газар авчаад байна. За үйлдвэрлэл барьж ялангуяа экспортын үйлдвэрлэл барихын оронд дэндүү хэрэглээ санхүүжүүлсэн. Хамаг мөнгө одоо орон сууц, зам барилга руу авч хийжлээ. Энэ үйл хөдлөх хөрөнгүүд бол ойрын 50 жил эргээд өөрийгөө нөхөж чадахгүй шүү дээ. Нөхөж чадахгүй. Тийм учраас энэс болоод бас манай дотоод хямрал өөрсдөөс биднээс шалтгаалж байгаа хямрал маань бидний хаяанд ирсэн. За гадаадаас орж ирж байгаа хямрал юу гэхээр дэлхийн зах зээл дээр эрдэс баялагын үн эрс унж байгаатай холбогдуулаа. За одоо хойноос нь тэгээд мах, арь, шир, ноос, ноолуур гэдэг ингээд энэний үн маань бас нэлээд доогуур унах хандлага одоо орж ирж байна л да. Тэгэхээр энэ хямрал бол одоо ганц бидний хямрал биш. Энэ дэлхийн нийтээр явж байгаа энэ том хямрал болж байна л да. Ер нь бол эдийн засаг хямраад байна л. Тийм учраас улс төрчдийг одоо зөвхөн тоглоомын засгийн газар ч гэдэг юм. Өөрсдөө л их хурл сууж байвал одоо тоглоом юм биш. Бус хүн ороо суучих юм бол тоглоом юм болдог. Энэ яс суртахуунгүй зүйлүүдийг одоо болох хэрэгтэй. За тэгвэл энэ мэдээлэлээс нэг 10 гаруй хоногийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч нэг жиргээчтэй нээлттэй уулзалт хийсэн. За би ер нь бол Оросны зочид болгоноос асууж байгаа л да. Тухайн үед хууль хэрэгждэггүй 2 хүн байна гэсэн Монгол улсад. За. Тэгэд таны хувьд энэ ямар 2 хүн байж болох вэ? За бодвол өөрийнхөө намын нөхдүүдийг л хэлж байгаа байлгүй дээ. Алтан хуйг Бат тулга хоёрыг. Тэгэхээр тэр бол тэдний намын асуудал. Нөгөө олгоо хагаруулж тогоон дотроо гэдгийн хувааж авч идэж чадаагүй болоод тэрнээс болоод хэрэлдэж муудалцаа тэрийг нэлзаагаад улс орон даяар тэрийг сурчлаад тэр хувийнхаа хэрүүл маргаан тэр асуудлаа бүхэл бүтэн улс төрийн ажил болгох нь бол зохисгүй хаа гэж бодож байна. Тэр хувийнхаа асуудлыг хуваараа шийдэх хэрэгтэй. Таны хэлснээр хоорондоо их далцчих шүү дээ. Тэгээ ер нь цаашдаа эвлэрэх байх. Таны хувьд юу гэж бодож байна? Эвлэрэхээс үе хараагүй байхгүй. Эвлэрнэ гэдэг асуудал бол их харьцангуй л да.
эвлэрнэ гэдэг бол үзэл бодлын зоригоос муудалцсан бол нэг асуудал. Хувийн ашиг сонирхлоос болж муудалцсан бол нэг асуудал. Улс орныг одоо шамшигдуулсан, хохироосон ч гэдэм үү, хууль зөрчсөн, албан тушаалаа уруулан ашигласан асуудал бол бас нэг өөр асуудал. Тэгээ энэ гурвыг эвлүүлээд эвийн цуугаар наана гэдэг бол их л төвөгтэй баха гэж бодож байгаа. За та бол буян компани аялшруулад за өөрийнхөө хоббигоор шоу бизнест оролцоод дуртай юм хийгээ явж байгаа. За төмөр замын асуудал руу орсонгүй, уул уурхаараа орсонгүй. За тэгээ яг юу хэлэх гээд байна вэ гэхээр та одоо ер нь бол эдгээр нэг хуулийн ерөөсөө орсонгүй шүү дээ. Одоо цэврээрээ байгаад байна шүү дээ. Одоо цэврээрээ энэ чинь хуульдаанч биш л дээ. Улс орноо хөгжүүлнэ гэдэг чинь хуульдаан биш. Зүгээр хэр зэрэг эдийн засгийн өргөгөөчтэй одоо төслүүдийг хэрэгжүүлж улс орноо эрчимтэй хөгжүүлэх вэ гэдэг асуудлыг ярих гэж байгаа бол тэр нэг өөр асуудал. Миний сонирхол бол ялангуяа энэ том төслүүд одоо төмөр замч гэдэг юм уу, одоо таван толгойч гэдэг юм уу, оюу толгойч гэдэг юм уу, ураанч гэдэг юм уу, энэ том төслүүд бол хэн нэгэн компани юм уу, хэн нэгэн хувь хүн хийх ажил биш ээ. Ийм том төслүүдийг дэлхийн энэ хөгжилтэй орнууд концессийн том улс хоорондын хилцээрээр улсын хяналтын дор энэ төслүүдийг ажил болгодог юм билээ. За тэрнтэй адилхан бид чинь социализмын үед бол одоо уран байж байна, эрдэнэт байж байна. Энэ чинь зөвлөлт холбоод улс Монгол улс хоёр засгийн газрын хилцээрээр энэ төслүүдийг ажил болгосон. Тэгэд энэ төслүүдийн одоо нэг хавсраг төсөл нь бол манай дэд бүтэц одоо дархан эрдэнэт хотуудыг барьж байгуулах, төмөр замыг хөгжүүлэх, манай улсыг хөгжүүлэх тэр хавсрал төсөл нь бол энэ байсан. Тэгжээж бид чинь дархан эрдэнэт Улаанбаатар хоттой боллоо шүү дээ. 3 дугаар харуул, 4 дугаар харуул гэл энэ аймагуудын сургууль эмнэлэг гэдэг энэ чинь дандаа бид нэр тэр ирээдүйн ашиг орлого эрдэнэт урааны гэсэн тэр том төслүүдийн ашиг орлогуудаар барьцаалж энэ одоо дэд бүтцүүдийг хөгжүүлэх ажлыг хийжсэн байна шүү дээ. Гэтэл манай өнөөдөр сүүлийн үед юу ажиглагдж байна вэ гэхээр энэ том төслүүдийг нэг хувь хүн аваад хагартлаа баяжаад явах юм бодоод байгаа. Тийм байхгүй шүү дээ. Жишээ нь MCS компани 5 ухаан хотгийг энержи ресурс руу ороод авсан. Хариуд нь юу болсон бэ гэхээр миллиард долларын өрөндөл орлоо шүү дээ. Өнөөдөр одоо тэрний нөгөө хөрөнгө оруулалтыг зээлдэгчүүд нь хамгийн минь хурааж авах гээд байж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ тийм биш юм байна. Энэ том төслүүдийг чинь 40-50 жилийн хугацаатай хэрэгжүүлдэг болохоос хин нэгэн шалдар улдар нэг амбицтай шунхаа улс төрч ч юм уу нэг бизнесмен хэрэгжүүлдэг зүйл биш байхгүй да. Энийг ойлгох хэрэгтэй. Хоёрт нэг хүн бол нэг л ажлыг ажилтнын шиг хийж чадвал тэр хүний насны ажил болно. Тэрнээс нэг хүн тэр олон юм руу өсөж төхөрж ороод бол амжилтанд хүрэхгүй. Манай ялангуяа бизнес эрхлэгчид дэндүү ховдөг шунхаа байна. Ингээл харснаа хийдэг. Банк байгуулна, аялал жуулчлал хөөцөлдөн, ноолрын үйлдвэр байгуулна, алт олзуурлан, нөөц олзуурлан ингээд бүх юм руу орчихсон. Тэгээ баахан худлаа ярьж байгаа зээл авцсан байдаг. Тэгтэл бүгдээр ашиггүй болдог тэр нь. Тэгээд нөгөө бүх юм нурна. Тэгээд бүх юмыг одоо альва нэг аж ахуйн ажлыг хийнэ гэдэг чинь хариуцлагын асуудал их чухал. Хариуцлагатай одоо компанийнхаа ажилчдыг байлгахын тулд хяналтын асуудал чухал. Тэгвэл нэг хүн тэр бүх ажлыг хянж манж амжихгүй шүү дээ. Тийм учраас миний хувьд бол зүгээр хамард орох юм бол хэдий. Би тэр олон юм хийх надад тийм боломж байхгүй. Харин би энэ бусд олон юм хийх гээд навсганжгүйгээд байгаа эрэг нөхдүүдийг бол ойлгодгүй. Зүгээр миний харамсалтай энэ олон нөхдүүд бол ойрын 5 жилийн дотор байхгүй болох баха. Байхгүй болох баха. Тэгж бодож байгаа. За дээр нь 5 толгой одоо төмөр замч гэдэг юм уу? Төмөр замыг хэн нэгэн хувь хүн хийхгүй. Энийг 100% улсын мэдл хийлгэнэ. Энэ чинь манай тусгаар тогтмол, манай аюулгүй байдалтай холбоотой. Тийм учраас энийг MCS ч гэдэг юм уу, Женкагийн батуулах ч гэдэг юм уу хэн нэгэн хүн хийхгүй шүү дээ. Энийг улс хийх болно. Тэнд ямар нэгэн хувийн ашиг сонирхол байж болохгүй. За дараагийн асуудал 5 толгой. Манайд өнөөдөр асар олон хүн ядуу байна. Ажлын байр алга байна. Залуучууд тэр чигээр ажилгүй байна. Улс орон даяараа хариуцлагын тогтолцоо байхгүй болсон байна. Боловсон хүчин мэрэгжилтэй ажилчин албаа хаагч огт алга байна. Бид нэр энэ нөхцөлд л байна шүү дээ. Тийм учраас энэ 5 толгойн ашиг орлогыг улс орны хөгжилд
Монгол иргэдийн сайн сайхан амьдрахад энэний ашиг орлогыг зориулах хэрэгтэй байна. Тэрнээс хин нэгэн этгээд хин нэгэн бүлэглэлийн сонирхлын дор энэ асуудлыг шийдэхгүй. Тийм учраас энэ асуудлыг бол арай өөрөөр шийдэхээр бид бол олон одоо мэдээллийн хэрэгслэрч ярьжсэн зам өмнө улс төрийн сонгуулийн бас нэг том зорилго бол хэрвээ манай намаас сонголт одоо ингээд орхон бол бидний зорилго бол ерөөсөө энэ зүйлүүдийг өөрөөр хийх бол. Тэг. Жишээл 5-7 ашиг орлогыг бол одоо иргэдийг орон сууцтай болгох асуудлыг шийдэхин тулд зориулах. Одоо өнөөдөр зөндөө орон сууц байна л та 30-аад мянган хайлын орон сууц эзэнгүй байна. Авдаг хүн алга байна, санхүүжүүлдэг банк алга байна. Барилга барихтаа банкнаас зээл аваад барьсан байдаг. Одоо байшиндаа хүн оруулахдаа зээлээр оруулах гэдэг. Тэгээд тэр мөнгийг хаанаас гаргах юм? Хэн нэгэн хүн тэр мөнгийг санхүүжүүлэх хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэ? Банк нь хамаг мөнгөө байшин барихад нь зээл болгоод өгчөөд байдаг. Одоо байшиндаа оруулахдаа дахиад банк нь зээлээр оруулах юм гэдэг. Тэгээд банкуд чинь тэгээ яах юм? Байхгүй болох юм. Тийм учраас энэ орон сууцыг бол одоо зөвхөн бизнесийн хэрэгсэл болохгүй. Энэ орон сууц гэдэг бол ялангуяа Монгол бол хүн амын хувьд бол бүтцийн хувьд бол эмзэг ийм бүтцтэй улс орон хүн амын 3 сая хүн амын чинь 50-60% нь 18 нас хүртэлх залуучууд байж байна. Хүүхэд залуучууд. За 300 мянган тэтгэврийнхэн байж байна. 250 мянга гадаадд байж байна. 300-400 мянган хүн нийгмийн баялаг бүтээх боломжтой ийм эмзэг ард нь байхгүй юу. Тэгээ хүн амын дундаж орлого өнөөдөр нэг $150 л шүү дээ. Тэгээ $150 яаж одоо метр квадрат нь $1200 үнэтэй орон сууцнд оруулах гэдэг. 100 жил ажиллаад ч тэр орон сууцны төлбөрийг төлж чадахгүй манай иргэд. Тэгэхээр бас энийг ингээд өөрчлөлт гаргана. Энэ орон сууцыг арай өөрөөр бодож байна. Иргэдээ нэг орон сууцыг манай Монголд бол орон сууцны үнэ бол метр квадрат нь одоо энэ жирийн нэг 2-3 өрөө байшин бол нэг оюутны дотор барилгахгүй тэр хөгжилтэй орн бол тэр байшингууд бол нэг $500 л байхгүй дээ метр квадрат. Тэгэхээр өнөөдөр манайх чинь $1500 болгож үнэлээд дээ шүү дээ. Тэгэхээр энэ бол худлаа. Метр квадрат байшин барихад бол нэг $250-аас $300 зардал гардыг юм билээ. Энэ чинь гаргацсан байт юм бил. Тэгэхээр нэг 500-аар зархад бол хангалттай л юм байхгүй. Тэгээд энэ байшингуудыг бол 25 жилийн хугацаатай хүүгүй. Яг өнөөдрийн ханшаар нь бодож иргэдээ зээлэр өгдөг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна. Яарал та. Тэгэхгүй бол энэ явахгүй. Бүр яаж чичээгээд явахгүй. За иргэдийг зөрүүлээд бас ажил хөдөлмөртэй болгох хэрэгтэй байна. 25 жилийн хугацаанд та нэг сарын 150 мянган төгрөгийн байрны төлбөр төлөөд ирэх биш нэг төлөөд авах байлгүй дээ. Тэ мэ? Өөрөөр таны олж байгаа орлого цалинтай чинь дүүцүүлж энэ зах зээлийн үнийг бий болгох гэдэг шүү дээ. За эндээс гарсан энэ бүх зардлуудыг та байшинд орох, тэр барилга барих, тэр бүх зардлуудыг хаанаас олох вэ гэж асуувал тэр 5 толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулчих. Тийм ээ? Жишээ нь манай нүүрсний гол худалдаа авагч хэм бэ гэсэн чи Хятад байна, Япон байна, Солонгос байна. Тэгвэл тэр 3 улсад концессийн гэрээгээр өгье. Тэндээс орж ирэх тэр орлогыг бол орон сууцаа санхүүжүүлж. Тэгээ иргэд 25 жилийн хугацаатай хүүгүй орон сууцнд оргилдэ. Өнөөдөр Улаанбаатар хотод нэмээд нэг 200 мянган айлын орон сууц хэрэгтэй байна. Дархан Эрдэнэт Багнуур 150 мянга. За мөн дээр нь ийшээ хөдөө орнуудыг аймгийн төвүүдэд нэг 150 мянга. Ингэх юм бол бид 100% орон сууцны асуудлыг шийдэх юм билээ. Тэгээд энэ орон сууцны асуудлыг шийдээгүүл тийм болохгүй юм байхгүй шүү дээ. Өнөөдөр мөнгө л байвал байшин барих шиг амархан юм байхгүй болчиход байна шүү дээ. Тийм учраас орон сууц бол амьдралын их үүсвэр, их сурвалж. Тийм учраас энэ орон сууцыг бизнес болгох болцгоо. Ерөөсөө иргэддээ орон сууц болгохын төлөө орон сууцчлуулъя. Тэрнээс эндээс ашиг олох гэж байшин уралдаж бариад байх биш. Тэгэхээр энэ төслийг бол одоо бид бас хэрэгжүүлэе гэж бодож байна л да. Энийг бол санал болгож байна. Энийг бас ингэж байгаа шүү дээ. Зарим эдийн засагч одоо энэ 8% байж байгаад 5% болчихлоо шүү дээ одоо. Тэгсэн чинь 5% болохоор одоо ингээ улс орон хямраад одоо ингээ ерөөсө болохоо байчих гэдэг юм лээд шүү дээ. Аргагүй шүү дээ. Тэг бүр ингээ тэг болгочихоор яах юм? Аргагүй шүү дээ. Өнөөдөр бүгдээрээ мөнгө хүүлэхийн донд усаад байна шүү дээ. Манай улсын эдийн засгийнээс бүрдэж байгаа мөнгө хүүлэх дээр нь зөвхөн би арилжаа хийх, худалдаа намаа хийх. Үйлдвэрлэлийн тухай ойлголт харалдаг байна.
нэмэн үртэг бий болгох, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, импортыг орлуулах, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрүүдийг барих асуудлаар нэг ч хүн дуурахгүй ш тэр эдийн засагч нарч. Өнөөдрийн болж байгаа мөнгө хүлдэг зөвхөн худалдаагаар мөнгө олдог энэний тухайд ярьж байгаа хэрэг байхгүй. Тэгээд энийг тоон үзүүлэлт болгоод ингээд бичлэлт хийгээд ингээд бодохоор мэдээж болохгүй ойлгомжтой шүү дээ. Ягаад гэхээр тэнд их усэр байхгүй болчихно. Тийм учраас болохгүй юм байна. 5% болгосон ч энэ явахгүй. Ягаад гэж арилжааны банкуд тийм мөнгө байхгүй. Хамаг мөнгөө бетон болгоцсон учраас. Одоо дахиад арилжааны банкны бетоныг авчид дахиад тийм ээ хүүгүүгээр ч гэдэм үү 5% өгнө гэж байна шүү дээ. Тэгээ их усүр нь хаа байх юм. Би их усрыг хэлээд байна шүү дээ. Энэ том төслүүдийн ашиг орлогыг энэлүү чиглүүлье. Хүн ам руугаа чиглүүлээ. Хүмүүсийн энэ 3 сая хүмүүсийг яаж айтайхан амьдралтай болгох. Айтайхан амьдралтай болгох асуудал бол тэрийг шийдэж болно. Байшин барьж болно, машинтай болгож болно, гар утастай болгож болно. Харин яаж энэ залуучуудыг ёс суртахуунтай, хүмүүжилтэй, хариуцлагатай, ажил хөдөлмөр хийдэг, мэрэгжилтэй тийм болох вэ гэдэг асуудал бол энэ маш хүнд асуудал. Энийг тэгтээ шийдэхгүй бол улс орон хөгжихгүй. Та энэ жил нэр дэвших үү? Гэхдээ одоо нам нь дэвших гэх юм бол дэвшин шүү дээ. Тэр чинь нам гэдээ бас нэг хэдэн хүн шийддэг шүү дээ. Одоо энийгээ дэвшүүлэх үү, тэрийгээ дэвшүү, энийг дэвшүүлэхгүй байх уу гэд. Ер нь бодсон юм бол байгаа. Хаан Гэхдээ яг хуу ярьж байгаа юм байгаа. Яг Улаанбаатар хотод байж л байна л да. Миний дэвшижсэн Сонгон хайрхан дүүрэг байна, Сүхбаатар дүүрэг байна гэдэг ингээд ярих юм бол Дархан Эрдэнэт аймгийн төвөд ч байж л байна. Ярьж байна тэрийг бол. Яг өнөөдөр одоо чи яг тэндээс гарна гэдэг шийдээгүй явж байгаа. Магадгүй орохгүй ч гэж магадгүй шүү дээ. 2006 онд та үйлдвэр худалдааны өмнө сайд байсан. Тэгээд тухайн үед бас юу одоо наадах чинь би амаа зөхөртөл ярьсан дөө интернетээр дүүрэн бичээстэй байж байгаа бүр киноч байлээ. Тэр үед бол даанч харамсалтай юм болсон. Тэр үед бол манай уул уурхай Эрдэс баялагын өмнө хамгийн дээд цэг үнэн дээр очсон. Мөнгө барьчихсан. Чихэлдэж ийлээ шүү дээ хөрөнгө оруулагч нар. Гэхдээ одоо энэ бизнесээ надад өгч гинлүү чинь би орё. Би бизнес хий гэдэг. Гэтэл тэр үед яасан гэхээр манайхан хоорондоо булаацалтсан. Нөгөөдхий чинь өөрсдөө хувьдаа аваад хувийн бизнес болгоод одоо ч тэрний шавхруун дээр л хэлдэж явах шиг байна дөө. Тий. Тэгээ хэрэлдээ тэрнээс болоод энэ том төслүүдэд эргэлтэнд оруулаг байхгүй. Жишээ нь 5-7-ог тэр үед бол нэг 70 миллиард долларын барьцаанд тавиад эргэлтэнд оруулсан бол өнөөдөр 70 миллиард долларын энэ улсыг нүрийн угаацсан шинэ хөгжингөө өсрөнгөө Монгол улсыг бий болгоцсон явж байгаа шүү дээ. Тэ. Бүгд орон сууцныхаас нийгмийн асуудлаа шийдсэн. Мундаг сайхан том орчин үйлдвэрүүд барьчихсан, экспорт хийдэг болох гээд өгүүдээ гэхэд манайх өнөөдөр 4 Боинг онгоцтой бол 10 Боинг онгоцтой 5 том ачааны 200 тонны Боинг онгоцууд авчихсан. Энд үйлдвэрлэсэн бараагаа Америк руу ачна, Япон руу ачна, Европ руу ачна, Орос руу ачна гэж зогсож байгаа шүү дээ. Өнөөдөр эндээс юм ачна гэхээр энэ аар бол хэдэн эсхийг гутал нэг эсгэрсэн хэдэн ноолуурын цамц хүн авдгүй хэдэн хэвсэл зарах болчиход байна шүү дээ. Ягаад гэхээр шинээр үйлдвэр барьж чадаагүй бид нар. Юу ч хийж чадаагүй шүү дээ. Тэ. 2006 оноос хойш энэ чинь бас бүр дордлоо шүү дээ. Ингээс гарах арга зам хаана байдгийг яадаг. Гарах арга замыг яриул эн чинь нөгөө сонгуулийн сурталчилгаа болчихно. Нөгөө төр барьж байгаа намууд чинь за бид нэр төр барьнаа дахиад бид хэдэл гарах хэвээр. Бусд нь гарах юм бол дампуу төр болно гэж та түрүү хэлээд байна шүү дээ. Тийм учраас бид нэр сонгуул болтол юм ярина гэж хууль гаргаа хийсэн. Сонгуулийн хууль. 60 хэдэн заалтуугаан бүгдээрээ болохгүй хамгийн сүүл ганцхан заалтуу. Тэрний үхээр улс төрийн албан тушаалтай бол тийм ээ их орныхоо тухай ярьж болно гэж заасан бэл. Бусд нь сонгуулийн 18 хоног зөвхөн юм ярина. Сонгуулийн хууль гэснээс та ер нь сонгуулийн хуулинд ямар бодолтой байдгийг одоо. Ер нь бол сонгуул энэ бол Монгол улс арчсан хөгжлийн замаар явах уу явахгүй юу? Монгол улс арчсан орн байх уу байхгүй юу гэдгийг сонгуулийн хуулиар шийднэ. Сонгуул хэр зэрэг нээлттэй байх. Хэр зэрэг иргэн үгээ хэлэх хэрэгтэй, эрх чөлөөтэй байх. Энэ л Монгол улс орныг арчсан хөгжлийн зам руу оруулах үндсийн үндэс байхгүй. Сонгуулийг хэр зэрэг боогдмол хийн тэдний зэрэг л хідэн олигарх хідэн луу эрчин дээрэмчин төрийн эрхийг барь цаашаа улс орноо харийнханд үнгүүтүүлж өгөөд тэгээ байхгүй болгох л
Өөрсдөө л боломж гаргаад тийм ирсэн юм үг руу шүү дээ. явна гэсэн үг шүү дээ. Тийм учраас одоо энэ иргэд дээр сонгуул явах хууль их муу гарсан байж болно. Тэгвэл иргэн болгон сонгуультай хариуцлагатай оролцоо. Манай залуучууд сонгуул өгдөг юм бэлээ. Надад ямар хамаатай юм гэдэг. Яс би баарандаа сууж гэдэг ингээд завгүй. Тэгээд нэг уцаар яриад нэг компьютерийн тоглоом шөнө болохоор унтахгүй өглөө сонгуулаа өгдөггүй. Надад хамаагүй шүү дээ гэж боддог. Үгүй шүү дээ. Хамгийн хамаатай зүйл шүү дээ. 4 жилд улс төрчдөд хариуцлага тооцохын тулд бид нэр сонгуул өгч байгаа байхгүй. Тийм учраас бүгдээр сонгуулаа очиж өг. А хин дөхөө өөртөө сайн бод. Хин та нарын амьдралыг муухай болгож байна. Хин энэ улс орны ч муухай болгож байна. Тэд нартайгаа хариуцлага тооцдог байхгүй. Тэд нартай саналаа өгөхгүй байх хэрэгтэй байхгүй. Та бизнесмен хүн ер нь олон жил бизнесмен хэлээ. Одоо ингээд эдийн засаг хямраал гэдэг шүү дээ. Энэ ер нь хямрал танд ер нь ямар нөлөө? Яаж нөлөөлж? Нөлөөлөлгүй яах вэ? Миний ажилчид хэцүү байна. Амьдрал нь хүнд байна шүү дээ. Ажилчин хүн жирийн нэг үйлдвэрт ажиллаж байгаа хүнд бол маш хүнд байна. Тэ. Өнөөдөр ченж хийж байгаа хүмүүс 10 сая төгрөгөөр махны ченж хийгээд мах зараад 10 сая төгрөгөөр нь олж байна. Зүгээр үйлдвэрийн ажилчин бол сарын нэг 500 мянган төгрөг л авч байгаа шүү дээ. Тэ. Тэднэрт бол хүнд тусаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Тэ. Тэгсэн чинь нэг хэсэг бас нөгөө баг цалингаар их ажилуулад байна гэсэн л яриа гараал байсан л. За яг тэ наадах чинь сонгуул болохоор сонгуулийн шоу болоод миний эсрэг явар болгож ашигладаг байхгүй. Тэ. Өнөөдөр нэг хүнийг ч гэсэн ажилдаа байх асуудал чухал шүү дээ. Тэ. Өнөөдөр хүн амын чинь 90% залуучууд ажилгүй шүү дээ гудамжинд. Ажилгүй. Тэгвэл нэг хүнийг ч гэсэн ажилдаа ядаж өдрийнх нь хоолыг даадаг хүн чухал байхгүй энэ улс орнд. Та ер нь ажлын байр одоо цомогтгол энэ төр хийсэн үү ер нь хямралаас болж? Нэг ч цомогтгол хийгээгүй байгаа. Нэг цомогтгол хийгээгүй байгаа. Өшөөч харин ажилчид нэмж авч байгаа. Гэхдээ манай залуучууд донд асуудал байна. Нэгд мэрэгжил байдаг. Ажилд орохоор юу гэдэг вөхөр ямар би ажил хийх вэ? Танад ямар ажил байна? Би хийж чадах уу гэж ярьдаг. Би танад ажилд орохсон хэдийг өгөх юм гэж ярьдаг. Хэдийг өгөх юм. Юу өхийн тухай ярихгүй шүү дээ. Юу хийж чадахгүйгаа ярихгүй байна. Хэдийг өгөх үү гэж ярьж байна. Тэгэхээр тэр хүн ажил хийх үү? Хийхгүй шүү дээ. Хийхгүй тэр хүн. Тэр хүн мөнгөний л тухай ярьж шүү дээ. Тэрнээс хийх гэж байгаа ажлынхаа тухай огт ярихгүй байна. Нэгдүгээр асуудал. Хоёр дахь асуудал үйлдвэрийн ажилгүйд нормын ажил. Тийм ээ? Өнөөдөр Солонгос ажилчин хойд Солонгосоос ажиллаж байна л да. Говь дээр, эрмэл дээр. За тэгээд тэд нар яаж ийнө вөхөр яг адилхан ажлыг хийж байгаа ингээд нэг ойх кейтл машин дээр суугаад ойж байгаа. Монгол хүнээс 5 дахин илүү ажиллаж байна. 5 дахин. Яг адилхан норм тавиад ажиллах 5 дахин. А монгол хүн нөгөө Солонгосоос 5 дахин бага ажиллаад нөгөө Солонгосоос 5 дахин илүү цалин авна гэж хүсээд ингээд ажил хийхгүй шүү дээ. Асуудал энд л байгаа байхгүй. Ерөөс. За дараагийн асуудал бол зам болохоор бүгдээрээ чөлөө юм аваад үүсвэл ажиллаа хаяад хөтө дэмэд хийнэ явчихдаг. Машин дээр гин цугаад. Тэгээ 9-10 сард орж ирдэг ажиллаа хийнэ гэдэг. Би яасан гэсэн эмээ өгөх гэдэг эмээгээ бариулаад өвгөө аршаанд оруулаад ингээд нэг баахан дуустгүй зовлонгоо яриад 10 сард орж ирдэг. Өөрөөр хэлбэл нүүдлийн шуу шиг болсон. Ерөөсөө өвөл болохоор дулаан газар өвлччөөд зам болохоор нүүдлийн шуу шиг ингээд нүгэ дэмэд хийнэ явждаг. Нийт тэр. Тэгтэл үйлдвэр чинь тийм биш шүү дээ. Одоо жишээ нь за манай үйлдвэр гэхэд одоо захиалгуудаа авч байна. Тийм ээ? Гадаад руу гарах барааных. Тэгээд бид нэр зунжингөө үйлдвэрлэх ёстой. 9 сард бид нэр тэрийг өдөр шингүү ачих ёстой. 10 сард тэр бараанууд нөгөө ноолоор хувцаж өвөл өмсдөг шүү дээ. 10 сард дэлгүүрийн лангууд дээр байх ёстой. 10, 11, 12, 1, 2, 3 сар хүртэл дэлгүүртээ зардаг. Япон, Солонгос, Америк, Англи, Европ бүгдээрээ. Тэгтэл бид нар чинь зун амарчаад байна шүү дээ. Тэгээ өвлөн цамцгээд тэгээ тэрийг зун зарах болж байна. Тэгээ ерөөсөө хөдөлмөрийн сахилга бат эднэс гэж ойлголт байхгүй болсон. Мэргэжлийн ажилчтай яаж бэлтгэж байна вэ? Гэхдээ одоо яах вэ? Оруулаад нэг дагалдангаар 1-2 сар явуулж шít. Ажилдаа ирэхгүй, ажилласаа хоцорно, ажиллаа таслана. За тэгээ мастер инженерүүдийн шаардлага тавихаар хушуугаа онжуулаа гомдоо явуулдаг. Надыг загналаа. Одооны залуучууд ерөөсөө хүний үг сонсч чадах болсон. Жохон шаардлага дутагдлын хэлэх юм бол хушуугаа онжуулаад гомдоо явуулдаг болсон. Тэгээ одоо яаж амьдрах гэдэг юм? Хэдий залуучууд би ч гэсэн залуул байж үдсэн шүү дээ.
Гэхдээ залууч гэсэн тэгээд насчаа гэхэд нэг авгаа хүүхдтэй болдгийм байгаа үст. Гомдоод яваад байвал авгаа хүүхдийг яаж тийчих юм? Хамгийн наацх нь. Тийм биз? Дээр нь бүгдээр хялбар ажил их хайж байна. Өндөр цалинтай хэлбэр ажил. Тэр байна уу? Байхгүй шүү дээ. Одоо танаа телевиз гэхэд хамгийн бага цалин авч л байгаа шүү та нар. Мөнгө олоход хэцүү л байгаа шүү та нарт. Тэ? Тэгэхээр хамгийн хүнд ажлыг яаж олж хийх вэ гэж хайх хэрэгтэй юм билээ. Уг нь бол. Тэгжиж яаж их цалин авах вэ гэж бодох хэрэгтэй юм билээ. Тэрнээс хамгийн хялбархан ажлыг хийвэл хамгийн бага цалин авах гэсэн үг шүү дээ. Өөр асуудал байхгүй. За яг сая бол хоёулаа ингээд залуучуудын бас ажлын бүтээмжийн талаар бол ярьлаа. Тэгээ одоо ингээд бас нэг зүйл асуумаар байна л да. Та өөрөө бизнесмен хүн гэж би түрүү хэлсэн. Одоо ингээд бизнес хийх гээд байгаа залуучууд байна шүү дээ. Одоо ингээд гарцаа хайгаал ч юм уу те хүнээс зөвлөгөө авахгүй байгаа залуучууд. Та ингээд бас насаараа бизнес хийсэн хүн тэдгээр залуучууд бас зөвлөөч ингэ чи юм байдаг юм аа. Ингэвэл ингэдэг юм аа гэдэг ч юм уу те. Тэгэхээр ийм байна л да. Манайх бизнес хийнэ гэдэг асуудлыг нэг ирээн дээрээс аар сархан үн хамдарсан барилгын материал ч юм нэг юм авцраад тэрийг 2 юм уу 3 нугал зараад ингээ баяжин гэж ойлгоод байна шүү дээ. Тийм ээ. Бизнес яах гэж хийх гэдэг байгаа. Мөнгөтэй болох гэж л. Мөнгө яагаад мөнгөтэй болох гэдэг байгаа? Сайхан амьдрах гэж. Тийм биз? Гэтэл манад өнөөдөр хөдөлмөр эрхлээд мөнгө олох асуудлыг үнгүй төлсөн байхгүй. Үнгүй болох хайц. Ирээн дээрээс юм оруулж ир зарах нь үнэтэй болцсон байхгүй. Тийм учраас эн чинь ажил хийж мөнгө олох сонирхолтой хөнгө болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ юу? Төрийн буруу харлан бодлогын үр дүн байхгүй. Уг нь бол. Жишээ нь одоо мал малж байгаа хүн бол хохирж явах жишээтэй. Нөгөө малынхаа махны үнийг одоо жишээ нь үхрийн мах чинь 8000 төгрөг болчиход байна шүү дээ. Тийм ээ? Килограмм. Тэгвэл яг үхрийнхаа махыг малчид хэдээр зарж байгаа. Нөгөө 2000 тэрийн завсар нь баахан зуучлагч нь. Дамжил зах дээр авчиж 8000-аар зарж. Нөгөө малчин өвөл 4 өдөр энэ хатуу ширүүн өдрөлийг давн тууж тэр малыг өсгөж байгаа малчин маань 2000 төгрөг аваад завсар нь зүгээр тэрийг зуучлагч нар 6000-аар авч байна. Тэгэхээр аль нь ашигтай вэ? Зуучлагч нөгөө өөр чинь яриад байгаа нөгөө бизнес эрхлэх гээд байгаа хүмүүст ашигтай байгаа байхгүй. Мал малх нь ашиггүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ шудраг биш тогтолцоо Монголд газар авчижээ. Энийг одоо эргүүлээ. Зуучлагч 2000 төгрөг. Малчин 6000 төгрөг. Ингүүл энэ шудраг. Ингүүл улс орон хөгжинэ. Өнөөдөр Монголд ноол уран цамц одоо би янз бүрийн манай үйлдвэр цамц хийдэг л дээ. Ноол уран цамц, ноосон цамцнууд. Тэгвэл манай үйлдвэр ашигтай байхын тулд тэр манай цамцыг авч зарж байгаа дэлгүүр 70,000 төгрөгөөр зараад бид нар болохоор 20,000 төгрөгөөр зарж байна тийм үү? 50,000 төгрөг нөгөө дэлгүүрийн түрээс нөгөө дэлгүүр дээр юм зарж байгаа хүний ашиг болж очиж шээ. Үйлдвэр болохоор 20. Тэгтэл нөгөө дэлгүүрийн дангуу түрээслэгчийн сарын дундаж ашиг 3-4 сая төгрөг. Гэтэл тэр цамцыг хийж байгаа үйлдвэр дээр ажиллаж байгаа ажилчин хүний цалин орлого зарлага нь хэд вэ? 500,000 төгрөг үүдэг сар ажиллаж байгаад. Энэ шудраг байна юм. Тэгэхээр энэ бизнес биш юм аа. Бизнес эрхлэнэ гэдэг чинь хүн өдөр тутамдаа таа ч гэсэн амьдралдаа бизнес л хийж байгаа шүү дээ. Юу гэртээ очиод мөнгөөрөө яаж зөв мөнгөө зарцуулж гэр орныхаа ажил амьдралыг авч явах вэ? Энэ чинь бас бизнес. Та ажиллах юм энэ чинь бас бизнес. Та сайн ажиллавал сайн ашиг орлого олно. Та муу ажиллавал муу орлого олно. Бизнес хийнэ гэдгийг бол зөвхөн нэг дангуу түрээсэл зарах үгүйсэл нэг хуучин машин ч юм уу гаднаас оруулж ирчээд тэрийг 20-30% нэм зарахыг бизнес хийж гин гэдэг дашуу ойлголтыг бид энэ 25 жил олж авсан юм билээ. Энэ айгүй буруу. Тэгээ энэ маань өөрөө Монгол улс эдийн засгийн зүгээр л савнгийн хөс шиг өсөж яваад одоо хагараад бүгдээр баларх гэж байна шүү дээ. Тэг. Жишээ нь одоо манайд ч одоо бизнес хийгчид нэг ийм асуудал гарч ирж байна л да. Бензиний үн нэмэгдчихлээ. За. Юм нь өсөв. Тэгээ яагаад чи махныхаа үнийг бензиний үн нэмсэн чинь би банкныхаа үнийг өсөхгүй яа дээ. Тэгэхээр би тэгсэн. Наад үхэр хонь мал чинь салиар гоож бензин угаад тоормсны шингээ хэрэглээд антифриз хэрэглээд моторын масл хэрэглэдэг болсон юм уу наад үхэр хонь мал чинь.
Зүгээр л чи улс орноо алах ажил хийж штэ. Чи өмнө үнийг зохиомжлоор хөргөдөж чи энэ эдийн засгийн хямралыг далимдуулж хялбархан их мөнгө л олох гэж бодож наадах үнэ өсгöd байна гэж би хэлж байгаа. Жишээ нь долларын ханш өсөд байна. Тийм ээ? Тийм учраас өхрийн мах өсөж байгаа маа гэд 8,000 төгрөг болгоцсон байж шүү дээ. Манай өхөр яг тийм өвс идэхээ болоод доллар гэдэг цаасыг иддэг болсон. Үгүй шүү дээ. Тэгэхээр энэ юу харуулад байна вэ гэхээр ерөөсөө л улс орон даяар нүмерлсэн хаос. Энэ эдийн засгийн хэцүү байдлыг далимдуулсан үнийн хөөрөгдөлтүүд. Тэгээ энэний бүлэгт тийм ээ хэн хохирох вөхөр бүгдээрээ хохирно. Тэр махыг зарж байгаа ч хүн хохирно, тэр малчин ч хохирно, тэр махыг худалдаж авч байгаа ч хүн хохирно. Монгол улсын төсөвч байхгүй болно. Ойлгож байна уу? Энэ үн гэдэг юмар ингээд тоглоод уралдаад ах юм бол. За тэгэхээр миний Монгол ярилцлагын нэвтрүүлэг үргэлжилж байгаа үзэгчдээ за хэсэг хугацааны дараа бидний ярилцлага үргэлжлэх болно. Ингэж тэр аж үйлдвэрийн сайд байсан баг тийм ээ. Тэр сайд байхдаа бас юм хийж байсан санагдаж байна. Бас ч бас өөр нь бол өөр үйлдвэрийн талыг байсан тийм одоо мэрэгжил одоо юу гэдэг сэтгүүтэй тийм авиас сонирхолтой юм хүн үү гэж би боддог юм аа. Тэгээ тэр талаас нь яг бас дэмжих талтай. Их хурлын гишүүн одоо сонгогдох уу яах вэ гэдгийг асуулт байна. Боингийн жагаа яах вэ зайлаа тэгээд ер нь бол их шудраг ярьдаг юм хэлээ. Ингээ зарим нэгэн сонсоод хахад. Гэтэ ер нь улсын хуралд гараад нэг хийсэн юм баг байхгүй бах туу. Одоо ер нь улсын хуралд гарч байгаа хүмүүс ер нь олигтой өмнө хийсэн юм байхгүй ч та одоо манай Монголын ард түмний одоо яаж амьдралыг харал та бүгд л хэцүү байна. Яг нэг хідэн баячууд томчууд нэг гайгүй амьдрал бас яг ард түмний амьдрал өндөө бол хэцүү л. Боингийн жагаа бол тэгээд одоо тэгээд итгэхгүй одоо гарч ирч чадахгүй бах туу. Ноолуурыг те одоо би өөрөө хөдөөний хүн байгаа байхгүй те. Тэгэд ноолуур үнтэй авч байгаа хямдхан авч байгаа мөртлөө одоо бүтээгдэхүүн жоохон хямдарч боддог юм уу. Тэгвэл одоо өөрийнх нь эргэлтэн ч гэсэн те ард түмэн одоо бүтээгдэхүүнээ авч өмсөхийг бодно шүү дээ те. Тэгэхээр бас эзэн бүтээгдэхүүнээ арай л өмтэй л одооны яг ийм хүн нөхцөл байгаа. Эдийн засгийн хямралтай юм манай монголоор өөрсдөө ноолуур авч чаддаг биш үү? Санаагаар бол аваад өмсөх хэрэгжилчих тийм л боломжтой үнэтэй байвал болно зүгээр байна. Яг одоо юу гэдэг энийг байрж байгуулсан бүтээсэн ийм гэсэн тийм юмыг бол сайн олж харахгүй л байна л да, мэдэхгүй л байна л да. Одоо мэдгүй өөр сайд байсан мэт тий. Тэгээ шилдэ хийсэн юм байхгүй бах. За тэгэхээр бас эфирийн найруулагч маань завсарлага өгнө гэсэн за шууд таны тухай бас иргэд юу гэж ярьсан тухай бол яриаг өгчлөө. Тэгээд бас иргэд шууд студидээ уулзаад энэ талаар за таны өөрөө өч үзэл бодол таны зарим иргэд бол таны үзлүүд таныг ингэж харж байна шүү дээ. Тэгэхээр манай иргэд бол ер нь бол ховж их сонирхт юм бэл. Одоо жаргал сайхан нэг хүн мангасчээ гэвэл одоо бүгдээр улаатал энэ эфирийг үзээд энэ YouTube, Facebook, Twitter-т нь улс орны хөгжлөө жоохон сонирхож явах хэрэгтэй шүү дээ. Бас тийм ээ. Тэрэн дээр илүү үндэслэх хэрэгтэй байна. Хоёрт юмыг сургаар их ярьдаг. Сургаар биш ээ. Зүгээр бүгд 8 дахь намын зорилго зорилт юу юм бэ гэдэг интернетээр ороод үзчих. Дараа нь бүгд 8 дахь намын дараа их хуралд байхдаа нэг судал авсан байхдаа юу хийж бүтээсэн бэ? Бас үзчих. Тэрний дараа илүү их шүүмжлэх хэрэгтэй. Саяны хүмүүсийн ингээ харж байгаад ихэнх нь сургаар ярьж байна л да. За байж болох юм да, гарахгүй ч байж болох юм, гарч магадгүй юм, үйлч
борооч орж магадгүй бороогүй ч байж юм. За тэр нэг нүдний шилтэй өөр хідэ нэг өрөвдмөр залуу байна л да. Зайлвал яг нэг гоё шил зүүцсэн байна. Гэхдээ тэр залуу бол ямар ч ойлголт алахгүй шин. Энэ улс орныхаа тухай, хөгжлийн тухай ийм байх юм бол яаж бид нар ч өгч юм. Өнөөдөр бид төр ер нь юу хийсэн байл гэж байна. Бид нар ч малаа бол бүгдийн жишээлбэл малчтай өгсөн шүү дээ 100%. Хоёрд малын түүхийн эдээс ямар ч татвар авахгүй байгаа шүү дээ Монголын төр. Дээр нь манай ерөнхий сайд нэг дугуйлтай үнэ тийм. Нэг ишиг байна уу тэд нарт? Байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр малаас гарч байгаа ашиг шим орлогыг яаж ашигтай зөв амьдралдаа хэрэг болох вэ? Тэр ашгийг өөдөн татах уу? Тэр тухай ярих хэрэгтэй шүү дээ. За тэгээд дээр нь ер нь бол одоо энэ нэг жоохон хувийн улс төрийн мэдлэг боловсруулаад дэвшлүүлмээр байна. Ажаа хошин шог зохиолын дуу хов живээр одоо амьдрах болох хэрэгтэй байна. Дээр нь улс орныхаа амьдралд оролцох хэрэгтэй байна. Ажил хөдөлмөр хийх хэрэгтэй байна. Зүгээр нэг гой шил зүүчээл гудамжаар дэмий тэнэл оройд нэг бааранд орж хөвтчихэл ажил хийхгүй тэгэл төр муухай байна. Гэт ингээд ярьдаг хүмүүсийн тоо айгүй их байна шүү. Тийм байж болно. Төр нь энэ ярьдаг хүмүүсийг ажил хийлгдэг хууль зүйн орчин тогтолцоог яаралтай бий болох хэрэгтэй байна. Яг үнийг хэлэхэд. Тэгэх юм бол ийм байдлууд үүсэхгүй. За миний хувьд хийсэн хийгээгүй гэж ярьж байгаа бол зөвхөн би одоо энэ эфир чинь цагийг бас үрээд явах. Интернетээр YouTube дээр базар садын жаргал сан гэдэг ороод үзчих. Тэнд юу хийжсэн их хурл, юу хийж чадсан, чадаагүй тэр бүх юм бүгдээрээ байж байгаа. Та Монголд 1000 гаруй компани байвал за Монголыг аваа явчихна гэл нэг хэсэг бас ярьж ирсэн. Тэгсэн одоо 1000 байтгал компани боллоо л доо тэгээд гэсэн чинь өөрчлөгдсөн юм байхгүй. Бид нэр тооны ардаас хөөцөлдөх биш. Тооны ардаас хөөцөлдөх биш. Бид нар ажил үүргийн тухай, бүтээмжийн тухай, бүтээлтэй байх тухай илүү их тийм компаниудыг бий болгохын тухай ярих хэрэгтэй. Дээр нь манай ихэнх сүүлийн одоо хараад байхад 10 гаруй жил гарч ирсэн компаниуд дандаа төрийн хөрөнгөөр бизнес хийж гарч иж байгаа компаниуд. Тийм учраас тэр компаниуд төрөөж татаж унгаад төрөнж тэд нартай бас татагдаж унаад дуусж шүү дээ. Тийм учраас энэ бизнес илүү жоохон либералны явах хэрэгтэй. Либералны гэдэг чинь бие дааж харьяалгүй, хамааралгүйгээр төрөөс. Тэгж энэ бизнесийг зохион байгуулдаг тогтолцоо руу яралтай шилжих хэрэгтэй байна. Одоо өнөөдөр тендерээр ихэнх компаниуд тендерээр амьдарч байна. Тендер авал мөнгөтэй болдог, тендер авахгүй мөнгөтэй болдог. Тэгэхээр төр энэ бизнес хийдгээ одоо болох хэрэгтэй шүү дээ. Асуудал энд дээр байгаа байхгүй бас. Төр яг хөө тодорхой юм дээр бизнесийн жишээ нь 5 толгойг бол ард түмнийхээ өмнөөс эдийн засгийн эргэлтэнд оруулаад тэрний өөрөг өжийг бүх ард түмэд наах асуудлыг бол төр хийх ёстой. Төмөр замаар эдийн засгийн өрөөгөөжийг сайжруулах асуудлыг төр бас хийх нь буруу биш би ойлгож байна. Тэг. За хүнсний байдал гэж. Өнөөдөр манай хитрхи бас энэ худалдааг замбараагүй задгаа хайснаас болж бид нар өөрсдөө хохирж байгаа. Жишээ нь Америк нэгдсэн улс, Европ байж гэн, Япон байж гэн аюулгүй байдал, аюулгүй улсын аюулгүй хүнсний нөөцийн том агуулгуудтай бид нар. Тэгээ Америкийн засгийн газар фермерийн аж ахуйнуудаас мах худалдаж авч гэн дахиад шуу гахаа дахиад өхөргээд тэгээд дээр нь хүнсний бүтээгдэхүүнүүдээ худалдаж аваад ингээд нөөцлж байна. Тэгээд тэндээсээ зарж байна жил болгон. Дараа нь жил болгон тэрийг шинжилэл явж байна. Дайн болох юм бол тэр нь бас улсын аюулгүй нөөц болдог. Гал усны аюул болох юм бол нөөц. Жишээ нь Монгол улс тийм байж болох болно. Хүнсний том агуулгууд барьчих. Тэгээ улс жил болгон төмөс байцаа луун сонгон манжин худалдаж авнаа. Дээр нь макамна дээр дамжуул бэлдсэн малын мах худалдаж авна гэвэл яах вэ? Байж болох уу? Болно. Тэгвэл бүгдээрээ төмөс зараад эхэлнэ шүү дээ. Тэгээ тэндээсээ энэ хүнсний бараг зардаг болъё. Ирээн дээрээс нэг ч юм оруулж ирэхгүй. Энэ төрлийн ногоог. Жишээ нь. Тэгэхээр ийм төслүүдийг яаралтай хэрэгжүүлэхгүй энэ улс орн маш хүнд байдалд орноо. Маш хүнд байдалд орно. Тийм учраас манай намын хувьд бол яг хуу энэ төслүүдийг бол одоо сүүлийн 2 сонгуулиар бид нэр дэвшүүлсэн. Тэгэд энийг мань бас олигтой судалдаг юм байлээ дээ. Тэгээд дандаа буруу талаас нь хойтлоос нь уншиж урагшаа юм хийдэг учраас юм бүтдгүй байхгүй да. Эрчим хүчний үйлдвэрлэл хөгжлөө л гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр таны бодол ямар байдаг?
Гэхдээ яг тэ эрчим хүчнийг шалтгааж өгчөөд байсан юм алга. Үйлдвэрүүдийн хөвчлөлт гэдэг байгаа шүү дээ. Тэр бол буруу. Тэгэх юм бол энэ улс орн элитийнхаа дааг асах хэрэгтэй болно. Хоёрт эрчим хүчний байгууллагын эдийн засгийн өрөг гүйцийг дээшлүүлэх асуудлыг төр хяналтанд авах хэрэгтэй. Өөрөөр нэг тонн нүрсээр хэдэн мегаватт эрчим хүч үйлдвэрлэж байна. Тэрийг төр хамгийн бага зардлаар хамгийн өндөр энергийг гаргаад хамгийн бага үн тарифаар иргэдэд эрчим хүчээр хангах асуудлыг тавих хэрэгтэй. Эцсийн бүлэгт энэ улс оронд бизнес хийж мөнгө олохоос гадна Монгол хүний эрх, ашиг, сонирхол гэж юм бий. Тийм учраас энэ Монгол хүн 3 сая хүнийг бүгдийн ад жаргалтай амьдруулах гэвэл хамгийн хямдхан эрчим хүчээр хангаж иж бид тэрэнд хүрнэ. Тийм учраас хэрвээ хувьд өгчих юм бол одоо энэ орон сууцыг уралдаад үнэ нэмэн заяа. Тэгээ бүгдээр харанхуй сууна гэсэн үг. Тийм учраас эрчим хүчийг тэг тоглож болохгүй. Эрчим хүч төрийн компани болон төрийн мэдүүд байна. Эрчим хүчин тэр элдв хог шахтгийг харин болиулах хэрэгтэй. Одоо энэ сүүлийн үед нэг газар авсан юм бол энэ төрөөр дамжуул бизнес хийдэг хоёулаа түрүү ярьсан шүү дээ. Энэ эрчим хүчний байгууллагуудад асар хэмжээний бараа шахтгийг болиулах хэрэгтэй байхгүй. Болиулах хэрэгтэй. Тэр байгууллагад ажиллаж байгаа ажилчдын цалин хангамжийг сайн өгөх хэрэгтэй. Хамгийн бага үнэ тарифаар эрчим хүч дулааны үнийг тогтоох хэрэгтэй. Манайх шиг эсрэг тесрэг хасах 40 градусаас нэмэх 40 градусын хооронд амьдардаг улсд бол эрчим хүч бол амьдралын гол их сурвалж. Энэгээр хин нэгэн хувь этгээдэг тоглоом хийлгэж болохгүй. Та цөмийн физикч юм. Ариваа шар нунтаг. За Дорногогийн Улаанбаатар сумын Норов сүрүнгаан хид хідэн тугуул өгсөн гэд асуудлууд их байсаар л байна л да. За тэгээд хин үнэн хин худал нь л мэддэхгүй. За яг хөө зүгээр онлын үднээс ярьж болох юм. Би бол очиж үзээгүй. Би энэ галт тийм мэдээ сонссон. Тэрийг уг нь бол төр одоо энэ эрдэмшилгээний байгууллага явуулаад судлах хэрэгтэй л дээ. Тэгэхээр тэр шар нутгийг гаргахын тулд газрын гүнийг ухаад өрөмдөөд тэрлүү бол хүчил хийдэг. Тэгээ тэр хүчилдээ уусгаад тэр ураны чин дээш нь гаргаж авдаг. Тэгэхээр би илүү их тэр радиационны фон цацраг идэх гэдэг юмнаас хорцсноос илүү би тэр хүчилд хорцсон болов уу гэж бодож байна. Тэгээ тэр хүчлийг хэр зэрэг зөв зөвтэй одоо хадгалж байгаа. Тэрнээс болсон болов уу гэж бодож байна. Радиационны фон гэдэг асуудлыг ярих юм бол өнөөдөр ураныг ер нь олзуулчаад баяжуулдаг. Баяжуулаад одоо нэг 70% баяжуулчих юм бол атомын цахилгаан станцд ашиглаж байгаа. 90% баяжуулчих юм бол цөмийн пуужингийн толгой хийж байгаа. За 70% баяжуулсан ураныг цахилгаан станцд хэрэглэчихэд нэг удаа ашиглачаад дахиад баяжуулаад дахид нэг ашигладаг. Ингээ 2 удаа ашиглачаад дараа нь тэрийг туулган савн дотор хийгээд капсул дотор хийгээд хадгалдаг. Ерөөсөө л болж байгаа юм тэр. Энэ дахин ашигласан энэ радиоизотоп цацрагт идэвхтэр бид нар өнөөдөр амьдрал дээр юунд хэрэгжилж байна вэхээр таринууд хэрэгжилж байна. Химийн таринууд. Эн чинь цацрагт идэх бодистой. Тэгээ нөгөө ракийн эсвүүдийн чинь тэргээр бөмбөгдөж устгах ажлыг хийж байгаа орж үе эмнэлгүүд. За дээр нь бүх рентген, MRI, CT сканерууд, рентгений аппаратууд бүгдээрээ радиоизотопоор ажиллаж байгаа. Тийм багц амьдрал дээр бид хэрэгжилж шít. Бид нар чинь мэдлэг боловсруулгүйгээс үуч уран гэхээр л одоо тэгэл байхгүй болчих юм яриад байгаа. Тэгээд тэрийг зөвхөн нөгөө Хиросима, Нагасаки дээр хайсан атомын бөмбөгтөд өсөөлөд байх шиг байна л да. За дээр нь өнөөдөр энэ ашигласан цацрагт идэвхтэй бодисуудаас буцаад дахиад эрчим хүч гаргах асуудлыг дэлхийн эрдэмтэд нээлтүүдэд бараг хийгээд бэлэн болж байна. Тийм учраас энэ дэлхий дээр одоохондоо хэдий цөмийн эрчим хүч аюултай ч гэсэн тэр аюул бол хүний муугаас л болж үүдэх аюул. Тэрнээс биш тэр өөрөө зүгээр байж байгаа дуралд ороод эсэрдэг ч зүйл биш. Ариваа орж ирж энэ дээр ажиллана гэдэг байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр ариваа орж ирж ажиллана гэж ажиллаж л байгаа шүү дээ. Таны хөвгцөл бодол чинь ямар байдаг вэ? Аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй. Тий. Социализмын үед бол бид нар Мардагийн ураны ордууд байна шүү дээ. Тэнд бол гүний далдуурхаагаар ураны хүдрүүдийг олзуурлаад чит рүү ачижсэн. Читэд баяжуулаад Ангарскд баяжуулаад тэгээд Оросын пуужингууд чинь үндсэндээ Made in Mongolia гэдэг толгоонууд шүү дээ. Цөмийн
толгойнууд бол дандаа Монголоос авсан ураанаар хийсэн толгойнууд. Оросын цахилгаан станцууд бас Монголоос ураанаа авч ажилуулсан байхгүй та. Гэхдээ тэр үедээ ажилуулад бүгдээр өвчөг байгаа үстэй. Тэ. Ганцхан өнөөдөр аюулгүй байдлыг маш сайн хангах хэвээр ашиг орлогоо маш сайн харах хэрэгтэй. Зүгээр бидний урааныг үнгүй аваад яваад байх юм бол бас болохгүй шүү дээ. Аюулгүй байдлыг хангаж чадчихна гэж үзэж байна. Зүгээр би бол одоо энэ төрийн ажлыг гүн гүнзгий дотор нь орж үзээгүй юм л да мэдгүй байна. Яа, ерөнхийдөө манай төрийн ажил сүүлийн нэг 20 жил их задгаа, наазгаа, замбрааг болсон нь ойлгомжтой. Энэ болж байгаа болов уу гэж бодож байна. За би танаас нэг зүйл асуумаар байна. Таныг би хэд хэдэн кино зохиол бичсэн гэж сонсч ирсэн. За тэгээ ер нь зарим зохиол нь шорон довхтой бичсэн зохиол гэж бас сонсч ирсэн. Тийм. Тэгээд энийг бас кино болгох бодол санаа байд юм уу? Байна. Гэхдээ завч хөлөө алга байна. Одоохондоо ямар ч байсан үнэн маргаартай тийм юм хөөцөлж яадаг. Завч хөлөө алга байна. Илүү амьдралын тухай кино, улс орноо яаж аврах уу тухай кино хийгээд заавалга байна шүү дээ. Тэ. Одоо сонгуул болно. Сонгуулийн дараа улс орноо яах вэ гэдэг асуудал бидний өмнө хамгийн том асуудал болчиход байна шүү дээ. Тэ. Сонгуулийн асуудал хэр явж байна? Тэгээ сонгуульд одоо ямар намтай эвсэх гээд байна? Гэхдээ бидний хувьд бол сонгуульд орно гэдэг бол нэг эвсэл байгуулах нь одоо сонгуулийн зорилго болж болохгүй шүү дээ. Эвсүүл эвсээл, эвсгүүл тэрл үз. Нэг хэдэн хүн, нэг 76 хүн олоод дэвшүүлчихгүй яах вэ? Тэр нэг хэцүү биш дээ. 3 сая хүн дотроос ч нэг 76 боловсралтай, хариуцлагатай их орно гэсэн сэтгэлтэй хүн олдох юм байгаа билгүй дээ юм чинь. Ягаад заавал тэгж бодод байгаа юм? Зөвхөн тийм хүмүүс зөвхөн тэр арсан нам дээр ч юм уу, ардын нам дээр л байгаа юм хаашаа. Үгүй шүү дээ. Гадуур зөндөө олон сайхан скетнүүд, сайхан мундаг залуучууд, даруулагтай, даруу их оронч адаглаад хулгай хийж худлаа ярьдаггүй зөндөө сайхан залуучууд байж л шүү дээ. Зүгээр Тэгвэл дангаараа орох уу танаа? Гэхдээ мэдхгүй тэрийг одоохондоо янз бүрийн эвсэл тухай ярьж л байна гадуур. Яг шийдээд эвсчин гэсэн юм алга байна. Тэ? Одоо жишээл ардын нам хомсголд намтай эвснэ гээл тэнд нэг цаас бичээл байж ах жишээтэй саяхан л папэ гэл хоорондоо хэрэлдээд нэгийгээ шоронд хийгээл гүгээл явцгаач л байсан. За энд ардсан нам манай намд оруул үүднэттэй шүүгээл зарлцсан байж л байна. Конкурс тэнд нэг жижиг намууд нэртэй юмнууд бас нэг эвсэл мэвсэл чиг юм яриад гүйж явна. Тэгэхээр миний хувьд бол тэр нэг тийм чухал асуудал биш байх гэж бодож байна. Чухал асуудал нь бол сонгуулийн дараа улс орноо яах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ дээр илүү ач холбогдол гэж байна. Улсын хурлаас юу хүлээж байна та хоёр нь одоо? Ер нь бол улсын их хурлаас биш иргэдээс их юм хүлээж байна. Энэ удаагийн энэ хаврын чуулганы тухай зүгээр би сонгуул ярих гэсэн. Энэ удаагийн сонгуулиар манай иргэд маш хариуцлагатай идэвхтэй сонгуульд оролцооч. Тэгж ижил та эрхээ хамгаална шүү. Өөр ямар ч арга байхгүй. Энийг л ойлгох хэрэгтэй байна. За энэ хаврын чуулга явахтаа одоо ингээд өнөө маргаашгүй сонгуул боллоо шүү дээ. Ганц сарч үлдэхгүй тэгээд болсон болоогүй нэг хэдэн хууль хэлсэн болоо тэгээд хаах байлгүй. Тэн дээр нэг одоо энэ нэг сарын дотор юу өөрчлөх гэдэг юу ч өөрчлөхгүй шүү дээ. За түрүүн одоо нэг хямралаас гарцсан юу байх юм болоо гэсэн. За та юу нь ихэнхдээ л юм хэллээ тэр одоо ингээ орон сууцгийн юм болгоно. Яг зүгээр хямралаас юм гарц таны хувьд үгээд харж байгаа бизнесийн ухаанаар юу харж байгаа юу гэдэг. Гадаад үр төлбөрийн асуудлыг нин дээр үзэгцлэхгүй бол бид өрийн дарамтанд унлаа. Тийм ээ одоо ингээ хойноос нэгэх гэж штэ манайхаас. Одоо ингээ зээлж аваад гадаад өөр 22 milliard доллар болчиход байна. Сарын зөвхөн дундад сард л тэтгэр төрийн албан хаагчдын цалин гэхэд л сардаа бид нэг 180 сая долларын зардал гаргаж штэ. 180 сая доллар. За дээр нь бидний амьдрал бол 99% нь импорт болчиход байна. Одоо харъя л да бензин, машин, тэрийг таны наад өмсөж байгаа хувцас та гэхэд л оймс вандашнаас эхлээд бүгдээрээ л made in China, made in Korea, made in Europe л байгаа шүү дээ тийм ээ. Тэр улсуудад үйлдвэрлэсэн. Бидний амьдрал чинь агаар уснаас бусд нь бүгдээр гадных болчиход байна шүү дээ. Гэтэл гадны имиж авахтаа төгрөгөөр авахгүй гэдэг. Нөгөө доллар гэдэг юмараа авдаг, юань гэдэг юмараа аавна, йен гэдэг юмараа аавна. Тэр нь байдаг. За тэр нь яга байхгүй байгаа гэсэн чинь нэг ашигт малтмал юм унчихсан.
Хоёрд манайх бүх улстай хийж байгаа худалдаа 8-ын алдагдaltaа. Тэрийг өөрчлөх хэрэгтэй байна. Жишээ нь Японоос бид нар чи ядан мөртлөө жилдээ нэг 700 сая долларын бараа бүтээгдэхүүн аваад байна шүү дээ. Хөргөх, зураг, телевизэр, радио, энэ суудлын автомашин гэдэг ингээд 700 сая доллар болчиход байна. За Солонгосоос бас нэг тэр хавцаа юм авч байна. Оросын холбооны улсаас миллиард шахуу долларын нефт бүтээгдэхүүн авч байна. Хятадаас барилгын материал, хүнс, өргөн хэрэглээний бараагаа ингээд 2 миллиард доллар авч байна. Эргээд биднээс юу авч байна энэ улс орнууд? Юу ч авахгүй. За Хятад бол нэг жоохон мал аж ахуйн түүхийд гаралтай түүхийд нэг жоохон эрдэс баялаг л авч байна. Өөрөөр хэлбэл нэмэн үрдэг шингээгээд бид нэр ашиг олох юмаа түүхийдээ тэднэрт өгж байгаа байхгүй. Хятадуудад. Тэргээр нь хятадууд мөнгө хийж байна. Тийм үү? За дээр нь хамаг долларын хамаад авчиж байна. Нэг жоохон арматур оруулж ирээ, жоохон цемент оруулж ирээд нэг хэдэн бэлтэ оруулж ирж байгаа хамаг мөнгөний ингээ хамаад авчиж байна. За ингээ ядаж яхад бас хойд солонгосын хэдэн нөхдүүд орж ирээд энд ч одоо гэж хэлэхэд 50000 хойд солонгосын ажилчин байж штэ. Монгол хүний авах хэвээр цалин тэд нар аваад байж штэ. Энэ барилга дээгүүр яваад. А монголчууд болохоор цалингаа голоод юм уу өнгөсөл 100 хөдөө гадаа наадам хийгээд ажил хийдгүү. Тэр хооронд нь энэ солонгосууд ар хударгаар нь хамаг мөнгөний хамж аваад тэр кимчин гүн лүгээ явуулаад байна штэ. Зүгээр жишээ нь. Тэгэхээр энэ бүх юмыг өөрчлөх хэрэгтэй нэ. Яарал та. Дээр нь худалдаа хийж байгаа за Япон 700 сая долларын танахаас бараа авъя. Бид авахгүй хайчих юм. Машин тэр телевиз бид хийж чадахгүй, хийх шаардлагагүй. Гэхдээ тэгвэл манайхаас та нар бас юм аваа. Оронд нь. Бас 700 сая долларын юу авахаа өөрсдөө сонго. Авдагтай. За Орос байж гэн Оросын холбооны улс. Та нар миллиард доллар манайхаас авчиж байна бензин өгөөд. Тэгвэл манайхаас бас миллиард долларын бараа. Тэгэхгүй бид энэ асуудлыг өөрчлөе. Энэ шудраг бас бизнесийг шудраг хийлд. Одоо хоёулаа 8 хийгээд. Би чамд ингээл үргэлж юм өгөөл. Нэг удаа ихтэй оймс өгөөл, нэг удаа ихтэй бандаж өгөөл, нэг удаа ихтэй гутал өгөөл, өмд өгөөл, цамц өгөөл, дараа нь телевизэр хөргөгч. Ингээ би чиний бүх мөнгийг хамж аваад. Чи тэгвэл яах вэ? Хариуд нь чи гуйлах чинь болно. Сүүлд нь гэрээ өгөөд ихнэрээ өгөн заяа. Тэм учраас энэ гадаад худалдааны одоо тэгэхээр ингэж байгаа байхгүй юу? Оронд нь юм өгнө гэдэг шүү дээ та. Шийднэ. Оронд нь юм өгнө гэдэг шүү дээ. Юу өгөх юм? За одоо жишээ нь Яманы мах хятадын урд мужид идэж болох уу? Болно шүү дээ. Яманы мах бол их сэрүү мах. Маш хурдан боловсрдог хүний хотод гэдсэнд орохоор. Дээр нь Яманы мах холестерин гэж юм байхгүй. Нөгөө цуснд үүсгдэг. Тэгсэн чинь тэд нар чи үхрийн мах авах гэдэг шүү дээ биднээс. Өөр юм. Үхрийн мах авахгүй. Цаадуул чинь Яманы мах иддгийн. Европ одоо тэр чигээрээ Яманы мах идэж байна. Хүний биед хамгийн сайн гэдэг. За дараа нь дээр нь Яманы арсаар чи хамгийн сайн одоо нарийн цүнх гутал төвхөл бүгдийг Яманы арсаар хийж штэ. Тэгээд за ноолур түүхийн ноолур авах шээ. Цам цавл та. Цам цав хүзүүний оролт ав. Жишээ нь түүхийн ноолур бол одоо 7000 тонн ноолур бэлдэж байна л да бид нар. Дундчаар ноолураа бид нар чинь $30 бодъё л да 25-аас $30 түүхийн ноолур. Тэгэхээр 7000 гэдэг чинь нэг 280 сая доллар байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо ямар арга хэмжээ авах вэхээр ямаага 2 дахин өсгөе. 7000 гош 14000 тонн ноолур бэлддэг бол. Нэг дэх асуудал. Энийг зорилго болгоод тавьчих. Яманы фермер яаж хөнө. За тэндээс гарч байгаа бүх юм зарагдах нь шүү дээ. За ноолурын зарж болох нь, арсын зарж болох нь, махын зарж болох нь. Хоёрт Яманы сүү энэ дэлхий дээр хамгийн их хүний эмэгтэй их хүний сүүтэй ойрхон байдаг бүтцийн хувь. Дээр үеэс ерөөсө хүн төрлөختөн хүүхдээ Яманы сүүгээр уучиж байсан Европ тэр чигээр. Тэгэхээр Яманы сүү айгүй үнэтэй байдаг. Тэгэхээр Ямагаас агаад тэндээс гаргасан сүүнээс нь уургийн авъя. Уургийн тусгай аргаар хатаадаг аргаар тоногт хөрөмжүүд бий. А тэр нэг юм савта уураг тийм ээ өөрөө $100. За юу. Инхэм бол бид нар зөвхөн ямаагаараа нэлээд юм болох юм бэл. За дээр нь 14 тонн гэдэг чинь 14000 тонн 14000 тонн ноолур гэдэг маань үндсэндээ 7000 тонн утас болно. 7000 тонн утсаар хэрвээ 300 граммаар цамц гээ бодчих юм бол энэ нэг 25
сая ширхэг цамц болно. 25 сая ширхэг цамцаа хэдүүлээ одоо яр шиг нэг одоо шунаад яах юм бэ? Нэг 30-аас 40 доллар, 30 доллараар бодчих. Тэгэхээр хэд болж байна? 25 сая 30-аар үржүүлэхээр 30 доллар гэдэг чинь 250 сая 750 сая доллар болж шүү дээ. Зөвхөн ноолуураараа бид нэг миллиард орчим доллар олох нь дээ. Тийм биз? За дээр нь сүүгийн махын нэм чинь ингээд нэг ямаагаараа л нэг зориг тавьж байгаа л хэдүүлээ нэг 2 миллиард орчим доллар олдог болчих. Энийг зориг болгочих. 2 миллиард доллартай хүн яах вэ? Гой телевизээр аавн, гой машин авчин, нэг жижигхэн 4 хүн суучдаг онгоц авчин. Онгоц нэг 100 мянган доллар л үүтэй шүү дээ. Онгоцтой байж болно шүү дээ. Малчин дорж яах вэ? Улаанбаатар явлаа суухан байна уу гэдэг ингээд онгоцондоо суулгаад буян тухай дээр буухнууд шинэ буудлын ашиглалтанд орчхоор энэ хуучин буудлаа жижиг хувийн онгоцны буудал болгочихно. Тэгээд яагаад манай малчид онгоцтой байж болдгоо вертолет онгоцтой. Өнөөдөр тийм 90 үед амьдарч байна бид нар. Тэгэхээр мөнгө олох юм бол бус дэмийг бол бид нар зөвхөн дорн авцраад яаж. Одоо машин авах бол хэцүү биш үстэй. Монгол ойл машин байгаа үстэй. Гар утастай болох хэцүү биш үстэй. 20 жилийн өмнө бол харин олдохгүйсэн шүү. Машин авна гэхээр Герман руу загчээж, Америк руу загчээд, Японтой ярьж, тэгжээж хитэн давхар хүн давхар мөнгө төлжээд нэг юм оруулж ирж ирсэн шүү дээ. Одоо бол тийм биш. Тэгэхээр одоо бидний бодол бол яаж бүгдээр мөнгө олох вэ? Яаж мөнгөтэй? Би яг тэрийг асуучлаа. Яаж мөнгөтэй болох вэ? Яаж? Гэхдээ жоохон хариуцлагатай зорилго нь тодорхой, мөнгө олох зорилго нь. Тийм ээ? За мөнгө олцгоё гэж зорилго тавьчих. Яаж гэдгээ маш сайн судалгаа гаргаж. За одоо энэ дэр өшөө юу нэмэх вэ? Яаж хүмүүсээ ажил хийлгдэг болох вэ? Ажилдаа хариуцлагатай үнэнч байх вэ? За тэрийг нэмчих. За ингээ мөнгө олчлаа. Мөнгө олчвол хүмүүсийн амьдралыг сайхан болгох ёстой бид нар. Сайхан болгох ёстой шүү дээ. Тийм учраас энэ хитэн зүйлүүдийг хийх ёстой. Тэгээд тэрний төлөө жишээ нь бид нар сонгуульд орё гэж бодож байгаа. Одоо чи санаж байна уу? Одоо бидний өвөгийн өвөө юм да баг. Одоо данзан бодоо эднэс. Тэр үед тэр Ахмад буурлууд амар ухаантай байсан байгаа байхгүй. Иргэн баян бол улс баян байна гэж. Энэ 3 сая хүн нэг саятан болголдог. Тийм ээ бүгдээр хадгаламжиндаа нэг сая доллартай нэг 600 мянган өргөхэл байж болох уу? Араб нэгдсэн улс байгаа шүү дээ. Кувейт тийм байгаа шүү дээ. Бүгдээр л саятангууд шүү дээ гэр бүлэрээ. Тэгэл амьдарч ил шүү дээ. Яагаад тэрийг яагаад зорилт болгож болохгүй байгаа? Улс баян байх бас нэг шаардлага байхгүй юм шиг байна. Улс бол та биднэрт үйлчилгээ үзүүлдэг нэг хэдэн хүнд байх хэрэгтэй байхгүй. А энэ улсад хийж байгаа юм бүх юм энэ 600 мянган өрх айлын төлөө энэ 3 сая хүний төлөө хийгдэг байх хэрэгтэй. За битүүрийн ярилцах цаг дуусчихна. Би гээд хамгийн сүүлд яг энэ талаа зөндөө юм ярих гэж байгаа. Хамгийн сүүлд цай нагач дуусах байх. За 92 онд нэг юм болж 20 дугаар тогтоолоор та баримтлагдаж. За яг тухайд юу болсон тэрийг нэг хэлж. 20 дугаар тийм. Тэр чи яах вэ? Тэр үед ч яг нөгөө манай Арсан нам бол Монгол Ардын хувьсгалд намтай эвслийн засгийн газар байгуулад баг хурл байгуулад явцсан шүү дээ. Би тэрийг жоохон шүмжилж ирсэн. Дургүй байсан. Тэр үед бол яг үндсэн хуулиар хаах ёстой энэ намыг. Яагаад тэгэхээр Монгол Ардын хувьсгалд намын түүх бол энэ Монголын ард түмний түүх шүү дээ. Бидний ээж аваа алтан үеийнхний түүх шүү дээ. Тэд нар бол шудраг байсан, өнөөгийнхэн шиг юм хулгайч байгаагүй, хариуцлагатай байсан, эх орно гэсэн сэтгэл зүрэхтэй байсан. Тэд нар хизээч хувийнхаа төлөө амьдарч байгаагүй. Улс орныхоо төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө бидний чи аав ээж өдөр шөнөгүй ажилласан байхгүй. Тэгээд тэрийг тэр үед Монгол Ардын хувьсгалд нам толгоолж явж байсан. Тэгээд тэр түүх 90 онд ингээд зогссон. Тэгтэл тэр түүхийн алтан үеийнхний нэр хүнд тэр нүр их бүтээлийг өнөөдрийн энэ Ардын нам хувьсгалд намын нөхдүүд бид нэр хийсэн мэт ярьж штт. Өөрсдөө тэгж болохгүй штт. Тэднэрт бол бид нар алтан хөшөө барих хэвээр бидний аав ээжд. Тэр өвгдөөс тэр данзан бодоо миний ээж шудрагд ажиллаж байсан. 5 хүүхэд оргичаал 45 хоногийн декретийн амралтаа амраал 5 хүүхдээ хоёр талдаа хөтөлсөн цэцэрлэг ясалдаг бол тэгэл орой 7-8 хүртэл ажиллаад цэцэрлэгээс хүүхдүүд аваад гэртээ очиж хоолыг нэгдүүлээд усанд оруулж унтуулаад өглөө чирж гарчгүйгээл
Тэгэл хавар болохоор Супутник хийгээл намар болохоор тариа будаанд яваад тэгж ажиллаж ирсэн бэл. Одоо өнөөдөр тэгээд ажиллаж байгаа юм байна уу? Байхгүй шүү дээ. Өшөө өнөөдөр энэ нам тэр Ахмад үеийнхнийхээ ямиг гутаан доромжлох ажил хийж байна шүү дээ. Тэр үед Данзан бодоо хулгайч байсан уу? Сүхбаатар хулгайч байсан уу? Цэдэн балдар хулгайч байв уу? Луурчин байв, авилгалч байсан уу тэд нар? Байгаагүй шүү дээ. Тэгвэл тэр алтан үеийнхнийг оролдохгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгээ би тэрэн дээр эсрэг байсан. Тэгээ тэрнээс болоод Арсан намтай модалцаад байжсэн. Тэгээ Арсан холбооны нэг хэсэг нөхдүүд нэг сонин дээр одоо тэр үед Бямсрын гоё ерөнхий сайд байсан. Жохон доромжлоо шөмжилж идэх юм биз дээ. Тэгээ би нэг Европ яваад гисэн. Тэгсэн нөгөөдөл явах та цагдаа аваачаа байцаагаа тунгууд манайхан чинь аймхан юм чинь. Хүний ард ингээ нуугдчаад хүн доромжлохоор бол арслангийн чинь царай гаргана. Ингээ хүний өмнө гараад хүнд юм хэлж чаддгүй байхгүй аймхан ийм хулган бүр туулаач биш юм бүр хулган зурмны зүрхтэй байхгүй да. Аймхагийн туйл манайхан чинь. Тэгээ яг уу 60 сайхан бичүүлсэн энэ чинь гээд над руу ч гитх юм байгаа үст. Тэгээд надыг тэрийг бичүүлсэн байна гээд онгоцны буудал дээр ирэхэд тусгаагийнхан снайперууд нисэх буудал дээр гараад ингээд дурантай буу альчихсан. Надыг хоёр буутай нөхөр онгоцноос гаргаж ирж гавлаад ганц өдөг рүү ачлаа штэ. Болсон юм тэр. За тэгэхээр бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За үзэгчдээ миний Монгол нэвтрүүлэг ярилцлагын нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна.